За тэгээд наадамдаа төрүүлээрэй гэж хүсэж байна доо. За одоо Унгатаар хаана Сайхан. энэ нэг олсноор хордоо. хордон сайхан. Сайхан байна. Одоо одохгүй хордлоо. Хордлоо. за даадаг багтай. За сайхан тусч гин үү? Сайхан зүсэж байна одоо. За бидний урилгыг хүлээн авч ирсэн эрхэм хүндтэй 45 хүндээ маш их баярлалаа. За сайхан цус цааж байна уу? Сайхан наадамдаж байна уу? Хүч бэрэх үү? Хүч бэрээ. үү? Мэдрэгдэж байна. Өнгөтэй байна да аваргууд. Манай хоёр авраг одоо зодоглох хаа энэ наадмаараа тийм ээ. Би одоо зодог талцсан. Ганцхан ганцаараа сууж байна. Японы суумагаас одогтойсэн. Одоо мөнцний хөхөд ороод нэг гараад. Одоо тэгэх юм бол одоо 5-2 дамлуулах байх л та. 5-2 оноолоор залуу бүх юм чи би одоо. Хэрвээ барилдсан байл. Нэр баяр наадмаараа зодоглоё гэсэн зорилго байдаг байх. Гэхдээ би чинь 9 цагаан сүлдээ одоо сүлдээ 2 удаа тойрсон баг. 14 настай дэ. Хүүхдийн наадмаар. Наадам гэдэг бол миний хувьд маш сайхан байдаг. Өнөө одоо 25 жилийн дараа их нутагтаа ирж наадамлах гад сэтгэл маш хөдөлж байна. Сайхан байна. Оо 25 жил. 25 жил. Наадамлаа. 2000 онд Японд очижсэн. Тэр тийм л их завгүй байдгаар. Ягаад гэвэл нөгөө 7 сарын нэг башуутай наадам давхцдаг байхгүй. Тэгэл ер нь наадмын 2 өдөр унахгүй гал шүүд зуугаал хэвээр барилдаг байсан. Тэгэл энэ хоёрын чинь барилтан тэгэл биднес ч одоо яг үеийн тэгэл юу болсон бол яасан бол гээл те. Тэгэл одоо ордонд очиж нөгөө бэлтгэлээ хийж байгаа юм чинь тэгэл гарч ирээл үзэн буцаж ухрааж үзэн наадам гэдэг бол миний хувьд их сайхан. За маань өөрөө Монгол улсын дархан авраг байсан гэл. Тэгээ 93 наадам гэдэг бол яхааргүй манай монголчуудын маань дархлаа. Маань хэлдэг байсан юм л та. 93 наадам байхгүй бол Монгол улс байхгүй, төрмөн байхгүй гэж хэлдэг байсан. Энэ уламжлаа ингэж авч үлж хадгалж байгаа да. Сайхан байна. Тэгээ маань уяаж байсан. За би өөрөө бас уяаж байсан. Данзан нэмийг хөрөн гэж азарга. Соёлондоо төрүүлээ өөрөө улсын наадам үзүүлж исэн. Тэгээ сүүлд нөгөө хөдөлмөрийн баатар болоод оноо ахаасаа хакхуу зээрд гэж их мөр хэлгэн даваана. Тэр мөр маань тэгээд улсад олон сайхан их хурдаар олон сайхан улсад хайрагдсан. Ийм сайхан бас уяаж хүн сууж байна. За манай хоёр авраг хаагур наадаж байна. Монгол хүн болгоно л одоо баяр наадам болохоор бас сэтгэл тогтолдог. Яг тэрний адилаар одоо би бол бүр илүү бас сүүлийн 3-4 жил бас тэрийн наадамдаа бас барилтааг үндэсэн. Тэгээд барилдахгүй байхаар бас улам илүү сэтгэл тогтолт юм байна. Тэгээд үеийнхээ найз нөхдийг хараад наадмаар бас те ингээд байж хахаар тэгээд аль болгон бас тэр мэдрэмжийг авахгүй юмсан гэж бодоод тэгэл хүүд олоо ходог мордон дээгүүр очиж сүүлийн хэдэн жилээр наадж байна да. Өнгөрсөн жил яг Санжаагийн тэр авж байгаа мэдрэмжүүдийг авсан. Мос Монгол төрийнхээ наадамд анхудаа барилдаагүй. Бас үсчтэй игнэнээс бүхөө хараа суух. Яг энэ бага ахуй наснасаа үндэсний бөхөр барилдад ирсэн хүний хувьд бас тийм онцгой мэдрэмж байдаг юм байна. Тэгээ спортод үзвэл өөрөө бас залуу насных учраас тэргүүд болно. Тэгтээ нодлон жил нэг тийм мэдрэмж авсан учраас энэ жилийнхаа баяр наадамд бас зодголж одоо барилдыг гэсэн зорилготой байна. Одоо миний пен гэх юм уу миний одоо дэмждэг хүмүүс тийм өндөр даваа улсын наадмын шөөг бол хөсөхгүй гэж сайхан дилээ гараад ирээс харагдчих чигээд одоо бүхэд хайртай Монгол наадам гэдэг өөрөө энэ агуулгаар айгүй том зүйл. Ер нь монгол хүний монголчуудын монгол байлгадаг хамгийн том вакцин бол наадам. Хэрвээ монгол наадам байдгүй бол Монгол улс өнөөдөр хаана байх вэ? Бидүүд яг хэн байх вэ? Өнөөдрийн эх оронч үзэл монгол хүний бий болгож байгаа хамгийн том зүйл, өв соёл дотор байгаа хамгийн том зүйл энэ. Ямар ч монгол хүний цусан дотор тэр нэг
мөр уралдаад ороод ирж байгаа, гэн гаш гарч байгаа хүүхдүүдийн дуу тэр нүргэлээ гарч байгаа бөхчүүдийн дивэ шавааг үзээд огшдгоо одоо өсөн босдгоо ирхэн гэж Монгол хүн гэж баг байхгүй байх. Хэрвээ тэгдгөө хүн байвал тэр магадгүй бас Монгол цустай хүн биш байх гэж энэ үг боддог. Тэгээ өнөөдөр хоёр сайхан найзтайгаа бас тараа нэвтрүүлэгт бас EVE гэдэг нэвтрүүлэгт орж байгаадаа баяртай байна. Монголчууд бид үгдийн нэгдлийн илэрхийллийн хамгийн том зүйл бол Монгол төрийн наадам. Өмнө нь уучлаарай. Цуг нэвтрүүлэгт орж юу? Анх удаа шүү дээ. Анх удаа. Хоёр найзтайгаа хоёр аврагтайгаа бол би ч өөрийнхөө хэмжээнд хөрөлж исэн. За. Ер нь тэгээд арчлаас хойш Япон улс. За дээр нь одоо биднээс ингээд Монгол залуучууд Японд очиж аваргалснаас хойш Япон Монгол улс их ойрхон боллоо шүү дээ. Тэгээд одоо энэ жил одоо эзэн хаан Монголд айшлахаар боллоо Японы те. Тэр эзэн хаан болсноос хойш 3 дахь сар Монгол улсыг сонгож байна гэдэг чинь бол одоо маш их одоо энэ ардаа олон мессежтэй байгаа. Япон улс Монгол улсын хооронд дипломат харьцаа. Тэгээд одоо алтан үеийг эхэлж ин гэж болно л доо. Одоо бизнестэй хэсэг чинь. За айргу. Энэ манай сайхан. Уучлаарай. Төв аймгийн Алтан мод өгсөн юм айргу. За. Манай нутгийн айраг. Манай нутгийн Нутгийн айраг ламдаад байна уу? Сайхан. Гуйгаа авраг. Аавынхаа өшөөг сөндөрлүүлээ. Үнэхээр сайхан өшөө боллоо л доо. Өмнө нь Эрдэнэ сандад 2 жилийн өмнө Эрдэнэ сандад Цээж 100 жилийнхаа цээж хөшөө сөндөрлүүлсэн. За энэ хөшөө чинь ерөөсөө 15 жилийн өмнө миний санаанд байсан байхгүй юу? 15 жилээ? Тий. Оо, их удсан байна тий. Яасан бэ гэхээр 2010 онд 1 сарын башуугаас 11 сарын башуг хүртэл нөгөө дараалсан даваа маань эхэлж исэн байдий. 69 дараалд авсан Футабаяма гэж авраг байгаад. Тэгээ би 63 хүргэсэн байхгүй юу? 4 башуу дараал нөгөө босоо төрүүлээд. Тэнгүүд 50 дараалж давсан аваргуудаа мөнхөлдөг нэг ийм дүрмтэй эснээсээ. Тэгээ тусгай бүр ингээ хадан дээрс тэднээс тэд оны хооронд ингээ. Тэгээ юм гараа хийтээ. Тэгээд аавын амин сэрүүн багтан би Японоос бүр захиалж авчираад энэ шавар энэ нундаг авчираад тэгээ хоёр гарын хийгэнд би авчихсан байхгүй юу. Тэгээ энэ аваргуудаа биднээс одоо энэ дархлаа улсын энэ аваргуудаа яагаад ингээд бүхий холбооч юм бэ? Хизээ нэгэн цагт ингэж мөнхлөх хэрэгтэй юм байна гэж. Тэгээ ингээ бодол маань явсаар байгаад Төв аймгийнхаа нутгийнх нь одоо 100 жилч боллоо. Эрдэнэ сан сумынх нь 100 жил боллоо. За одоо ингээд нэг юм хим аваад ингээд арт түмэн манай өөртөө ингээд цаг нь боллоо л доо. 15 жил бодож сэтгэж явсан дүр төрх яг бууж чадав төсөөл. Бус. За юм. Манай дээр одоо залуучууд маань хөшөө гэдэг юмны хэмжээг тогтоогод өгчлөө. Одоо 2 жилийн өмнөөс энэ хөшөө маань эхэлсэн. За дээр нь тэгээд 99 ширхгийг бас жижигээр хөлбөрөөр хийсэн байна. Яагаад 99 гэдэг тоо гаргасан бэ гэхээр 6 9 54. 6 дэш давж 6 удаа төрүүлсэн баггүй. За тэгээд 4 удаа үзүүлжээ. 84-ийн 32 гэх. Тэгээд 13 удаа шүүрээ нийт 23 удаа шүүгэрсэн байна. Тэгээд тоондор 99 гэдэг тоо гарч ирж байгаа. Яг үнэхээр одоо ингээд бас аавын мөг хэлж байгаагийн дэмжигч фэнер нь байдаг. Тэрийг ингээд бас нөгөө бэлгшээгээд тэн дээр нөгөө тоо гаргаж өгсөн л та бас 99-ийн одоо тэдгч юм уу те тэдг дөрөвийг нь авмаар байна ч гэдэг юм уу. Тэгээ бас бэлэгдэж авмаар байна тэгээ. Ийм хөшөө маань бас ардаа юм юутэй. За тэгэл одоо 93 наадмаа ингэж багтааж өгөөд 69 тоо байгаа штэ арга бэлэг гэдэг. Тэгээ би өөрөө 69 авраг гэдэг бас. За энэ дээр нь болохоор дэлхийд одоо ингэж орсон одоо бүх юмнуудыг ингэж багтааж өгөөд. Тэгээд миний нөгөө бас нөгөө шийдлэр QR код уншилдаг болсон. Одоо залуучууд маань бас аварга мэдэхгүй шүү дээ. Тэгээд одоо англи хэлтэй, монгол хэл дээр яг одоо олимпиад авч ирсэн дээр медаль үндэсний наадмаа аваргалж ирсэн тэр бичлэгүүдийг ингэж оруулж өгч. Зургуудыг ингэж оруулж өг.
ийм хөшөө маань ингээд бас давхар явсан. 1968 он 64 онд Монгол улс анх удаа Токиогийн Олимпийн наадамд оролцож ирсэн байна. Тэгээд 4 жилийн дараа Монгол улс анхны Олимпийн медаль тонгоодоо үлгэдэж аваад тэр дундаа нөгөө аавын чинь нөгөө мөнгөн медаль чинь ялагдаагүй юм билээ л тийм. Ялагдаагүй байж мөнгөн медаль авсан гэдэг. Алт авсан хүнтэй тэнцсэн. Дээр үеийг тэнцдэг гэж нэг бас Германы нэг тэр оноо гэдэг айхтар дүрмтэй байсан. Тэгэхээр одоо 2008 онд бид төс чинь Олимпийн 2 аварга үлгэж авсан шүү дээ. Тэгэхээр тэртээ 68 онд хойж үе маань залуучууд маань алтан медаль авч болно шүү гэдэг юмыг үнцэн бас тавиад өгсөн гэдгээр бас барахдаг. За дээр нь одоо 15 онд би өөрөө хөдөлмөрийн баатар болохдоо аав маас их хүсч бас л баг л та. Аав хүү хоёр Монгол улс хөдөлмөрийн баатар анх удаа юм билээ. Тэгэхээр бол одоо юмны одоо сав дүүрэн нөгөө ерөөл дээр гардаг үлгэр домоггүй байдаг юм л одоо Монгол улс бий болсон юм бас өөрөөрөө бас тодорхой юм бас жоохон баарахдаг л та тий. Сая ярьлаа шүү дээ. Монгол наадам бол ингээ монголчуудын дархлаа юм аа гэд. Тэр шиг бүхий спорт тэр дундаа одоо бүх барилдана гэдэгт ер нь Монгол арга ухаан яаж шингэсэн байдгийг. Монголчуудын эр хүн бол төлөвшүүлэх, ирээдүйн улс орны эзэн байлгах, ирээдүйн нөхөр байлгах маш олон том утгуудыг энэ бүхэлдэг хүний ард нуугдаж энэ Монгол эр хүнийг бэлддэг энэ боловсрол нь өөрөө бүхгэн байсан. Хөөхд төрөхөд хөөхтөө бүх болно гэж аав болгон, нээж болгон өхөөрдөж тэр хөөхтийг бүхэн сэтгэлдээ өсгдөг байсан. Энэ утгаараа үндснээ бүхий баяр наадамд барилдаж байгаа чихрэг эрчүүдийн тулаан, бие бэлдрээ сэтгэл зүйн айгүй том өрнөл энэ дотор явж байгаа. Тэгэхээр энэ баяр наадмын гол чимэг болсон үндсний бүх гэдэг зүйл одоо өв соёл талдаа, эрхэн талдаа тэр ёс суртахуун талдаа одоо энэ маш олон зүйл дээр Монгол наадмын хамгийн том чимэг нь тэр тусмаа одоо Монгол улсын авраг гэдэг хүн баяр наадмын одоо манлаад гарна гэдэг Үлгэр дуурайл. Тэ маш олон чухал зүйл. Манай Монгол бүхэн авраг гэдэг үгний утга нь өөрөө аав гэсэн утгатай юм байл. Монголоор авраг гэж бичгээр абуу гэж хэлж үгнээ үндэс оржиж абураага гэж бичиж Абураага тийм тийм. Тэгэхээр улсын орны том аав гэсэн утга агуулгадаг. Тэгэхээр энэ өөрөө тэр хөндлөлөөс илүүтэйгээр маш том хариуцлага байна. Тэр хүнийг дагж явж байгаа. Хөөхт болгон тэр бүх хүн шиг болохыг хүсдэг. Эмэгтэй хүн болгон тэр бүх хүнтэй гэрэл санилж суухыг хүсдэг. Тэгээ бүх хүн дагж одоо маш энерги маш олон одоо зөв зүйлүүд явдаг учраас айлд орж иж бүх хүн орж ирэх бэлэгддэг. Бүх хүнтэй гар барихтай бэлэгддэг. Таарахтай бэлэгддэг. Одоо маш олон зүйлүүд энэ бүхэн ард талд бол байж. Миний хувьд бол сэтгүүл зүй ажиллаа хийхгүй жоохон удсан. Тэгээд яг ингээд та нарт ингээд яриас усан чи айгүй тийм гоё нэг тийм энерги мэдрэгдээд одоо ийм зүйл байдгийм байна да гэсэн манай Мөнхбат аврагсаа ярьлаа. Үнэхээр боддороо бол мэдрэгддэг юм байна. Үнэхээр сайхан байна. Манай үзэгч маань ч гэсэн одоо бидний сайхан энерги маань төвөө хүрж байгаа гэж бодож байгаа. Тэгээд Санжаа аврагаас асуухад манай нэвтрүүлгийн нэр маань бол тэгээд энэ дээр ер нь та юу бодож вэ? Одоо таныг нэвтрүүлэгт барихад ер нь гэдэг зүйлийг та ер нь ямар ухтхунаар нь ойлгож хүлээж авч үздэг хүн бэ? За би ч одоо бас нэг нэвтрүүлэгт ороод байдгүй. Тэгээд одоо таныг яриад тэгээд бас энэ хоёр сайхан найзтайгаа ингээд нэвтрүүлэгт орно гэхээр одоо бас наадамд өгсөн бас наадмын талаар сайхан нэвтрүүлэг орё гингүүд бас сэтгэл хөөрөөд тэгээд орлоо. Тэгээд ер нь бол тэгээд эв ийтэй байна гэдэг бол одоо амжилтын одоо гол үндэслэлтэй. Тэгээд хэсэг үлгэрээ ч юм уу, улс орноороо ч юм уу, эв найрамдалтай, нэгдэлтэй байвал тэгээд тэр газар л одоо амжилт дандаа дагаж явдаг л гэж би ойлгодог. Би нөгөө нэвтрүүлгийг эхлэхээс өмнө та гуравтаа уулзахдаа нэг зүйлийг гуйсан байгаа. Миний гуйсалтыг мартсан уу, мартаагүй юу? Одоо бүгдөө ингээд үе тэнгийн хүмүүс байна, нөхөр хонин жилтэнгүүд байна. Сайхан чөлөөтэй нэвтрүүлгээ ингээд явъя гэсэн манай 3 аврага ингээл бие бэрээ суугаад харна. Хоёулаа багтаа яг 3 аврага ажиж цогцгоо суучдээ байж бие бэрээ. Би верси гайг болж байна. Угсаа цаанаасаа аврагч намбалдаг. Тэгээ сайхан хөгжилтэй чөлөөтэй явцгаа. Аврага Японд очиж бэлтгэл хийжсэн гэсэн. Тэр талаасаа
Тэр би тусламжаас. 15 онд одоо Хуваалцвал. заан цолтой байхдаа найз дээр очиж тэгсэл хийжсэн хавар. Тэгээд одоо дараа жил нэрээд Монгол төрийн хатан төрүүлж авраг болж ирсэн. Их сайхан бэлгэлтэй. Авраг найз дээр очиж Яг 5 сарын 3 4 5 гээд Японы нөгөө алтан амралт гэж эхэлдэг байхгүй. Тэн дээр одоо Японы бараг л бүх ард түмэн Японд даяар байгаа одоо өөр монголчууд тэгээд монголчууд манд цугладаг тийм наадам болд юм л да. Тэгээ биднес сумочт маань болохоор тэр бүхий наадмаа биднес даадаг. Тэгээд олон жил төрүүлсэн одоо хаврын баярын дархаавар гэж ядгийг. Аймгийн арслан золтой дам гэж юм. Тэгээ тэр хүний олон жил төрүүлсэн дээр төрөг манай санч юм. Зогсоож ирсэн. 64 бүх тэгээ барилал тус тасгал дуусчих жоохгүй. Тэгээд нөгөө биднээс ирчих чадсан японочууд ингээд бүр ихэрсэн ингээд үзгээ хараад монгол соёлтой танилцсан шүү дээ. Тэгээ үзүүр төрлөө би засвал хийдэг байхгүй юу? Баяа мэнд гэлэн чи явна шүү дээ. Тэгээд санжаад хэлж ирсэн. За олон хүмүүс ирсэн байна. Санжаа. Жишээ удаан барилт шүү заа юу. За гэлээ. Тэгэхгүй юу болсон болчихоо. Жишээ энэ одоо Монголын залуу зан ид байгаа нөгөө чинь нөгөө аймгийн арслан хүн юм болохгүй шүү дээ. Тэгэл заа гээл үсэн чинь гараал дунагч тий. Хөөс чи яаж байгаа юм бэ гэсэн чи энэ дам бах хөлгтийн гэж. Санаж байна уу? Тэн дээр яагаад тийм болсон юм бол? Одоо ингээд асуугаад явах хэрэгтэй шүү гэж. Манай дам багчин бас ингээд хүн харахад тиймэрхүү царайтай юм шиг хүртэл бас толгойн ажиллагаа мэтлэг классик шүү дээ. Бас нэг хамаагүй бас би мэдээ дасгаад авах юм бол бас давхраач яваад өгөх магадгүй. Тийм болохоор ч одоо хинуур тэгэл ерөөсөө ясал хаяхгүй. Дам багцсан битэрийг бас барилж эхэлж яхад яг эд барилж ирсэн тийм. 90 заалны барилдаанд аймаг сэрэгт байнга энэ сайн төрүүлдэг үзүүлдэг ер нь сайн барилж ирсэн шүү дээ. Яг санжаагийн гэлдгэр барилдаа нь маш ивгүй тийм. Нэг хотлаа ингээд нэг жоохон удаж мудах гал жоохон бай май гэхээр бас унчаад байдаг тал байдаг шүү дээ бас тийм. Иршээд бас анх удаа хөлийн дээс гарч үндэсний бөхөөрөө барилж одоо бас жомчууд бас муухай юм байна. Нэр нөрөө санжаа хоцорч чадсан байхгүй юу? Тэгээ нэг оюут зохион байгуулж нэг охин байт юм л та. Надад ярьж байна. Энэ дэнкисэн том юм одоо хоцорж ирсээ том юм яриад байгаа юм. Энэ одоо яах юм бэ? Надад ярьж байна. Хин гэж нэрээ гэсэн. Санжаа дав гэж хүн байна. Хүүшээ наад хүнээ та нар оруулаарай. Наа чи хамгийн том цолтой барилт юм шүү гэж. Мөнхбат аваргын маань нэр бас их учиртай гэж сонссон. Та тэр тухай хуучлах манай үзэгчдэд. нөгөө арангааны улс төрч мөнгө хотод хэлсэг байдаг шүү дээ. Битэр нэг аминдаа юм байж таа гэдгсэн чинь за битүү за авчин миний нэрийг чамд өгөх. Зэрэн шиг бас л манай аав бас эрэхтэй хөөхд гараад манай бас сумын зан золтой сумар нутгаас гарч барилдаж үзээгөө. Би өглөө нар мандах гарсан гэл. Тэгээд эхлээд нар мандах гэд нэртэй байж. Тэгээд хойд аав маа одоо манай тэр нутгийнх нь бас бүх болох бэлгшээл үгээл. Тэгэл тухайд одоо яг л хинээ нэрийг өгөхөө гэж байгаа л мөнгө таврын нэрийг өгсөн шиг. Тэгээ би Монгол улсын авраг сал авчаад мөнгө таврын найран дээр үрээд тухайд тэр үед тэр нэрнээ утга учраа ер нь авраг хүн гэж ямар хүн байх хэвтэй ингээд маш олон ойлголтуудыг тэндээс авч ирсэн шүү. Би яг мөнгө таврагтаа тийм өөр хүн биш. Баямөнх авраг одоо хоёр мөнгийнхаа баямөнх талд надад нутгийн өөрийнхөө сургууль төгссөн гэдэг. Тэгээ баямөнх авраг гарч ирэл одоо миний одоо тань авчирсан хүүхэд авраг боллоо энэ тэр. Найран дээр одоо тийм хөө юм л явж байгаа шүү дээ. Яг баяна аврагаа араас мөнгө авраг би гарна гэдэг. Тэгсэн дундуур нь Батэрдээ авраг бас би гарна гэсээр гарна. Тэгээ мөнгө авраг ингээд Хакохогийн гарны дарцтай юм юу барьцсан. Гарын хээ барьцсан. Тэгээ Чингис хааны зураг барьцсан. Хэвс. Тэгээ хүмүүс ирээ орон жоохон ингээд суугаа байжсэн. За би нэг юм хилээчих гэдэг тухайн үед одоо
Мөнгөт аваргын тэр бодож байгаа бодол гаргаж байгаа илэрхийлэл бас агуухаас өндөс болсон тий. За тэр жил одоо манай энэ Сүхбаатарын тэр хөө мэдлэлсэд Сүхбаатар одоо тэр үгний акцент багцанд бол өөр шүү дээ тэр чинь Харин дуурайж ярих гэдэг үстэй яг тэр сонсоо сууж байсан үү? Жоо дуурайчих юм. одоо буруу дуурайгаад. Тэгээ тэр үгний илэрхийлэлд одоо маш том юм ярьж ирсэн. Ааха. Хоёр мөнхийн амьдрал гэдэг хоёр амьдрал чинь л өөрөө Монгол бүхийг бас чимэгтэй, үзүүштэй, маш их шин цагт авчирсан бас мундаг хүн шүү дээ. Хоёр мөнхийн амьдрал бүхэн амьдрал дуусаад Баян аваргын үе, Батэрдээ аваргын үе яваад 6 залуу зан гэхээс илүү хоёр мөнхийг Монголын ард түмэн ярих дуртай. Тэр хоёр хүний өрсөлдөөнийг ард түмэн айгүйх одоо амьдрал дээр хүртэл ингээд харж яадаг. Тэгээ хоёр мөнхөд аварга тэр үед одоо Баян аварга, Батэрдээ аварга хоёроос одоо нэг одоо илүү гарч ирсэн. 2021 дугаар зуунд одоо хоёр мөнхөд аварга та бүгдийн өмнө сонгосч байна. Тухайд одоо миний нэрийг бодоод өгсөн мөнхөд би тэр үед илүү байсан шүү гэдэг одоо гоёор илэрхийлж байна. Тэгээ Сүхбаатар бүх хүн болохоор одоо бодож мөнхөд гэж өгсөн байгаа байхгүй гэж байсан. Тэгэхээр би илүү байсан шүү гэдгийг хэлж. Ингээл мөнхөд аваргын тухай сонсохоор их тийм аархан хүн байсан юм шиг тий өнгөрөө одоо юм хүч чадалтай. Гэртээ ер нь ямар хүн байсан юм бэ? Гэхдээ ямар ч тийм байхгүй шээ. Одоо тэр хаалгаас гараад Олимпийн анхны медаль дарах аварга мөнхөд олчихсан юм. Би ч одоо Япон явтлаа 15 хүртэл аав ээж өөртөө унтж ийсэн. Тэгээ ирэх жоохон таних хүүхэд байсан. Хамгийн бага штэ даач тий. Хамгийн бага. Тэгээд энэ сони юм одоо наадан болж байгаа юм бас энийг бас ярихгүй болохгүй байх. Сайн нэг би өөрөө уяаж манай аа маань уяаж байсан гэдэгтэй ижилхэн. Эстер үед Танзаны одоо найз Тожлогоо гэж хүн аавыг орж ирэхээр хүндлээд уяан дээр нэг хоёр шүтлэн байгаа. Аврагтаа бэлгэлээ гэсэн гэж. Та нэгийг сонгоё. Тэгээ манай алдарт уяаж давах бах аав хоёр гарцахтаа ярьсан юм л дээ. Давах бол энэ зүүн талынх нь шүтлэнгийн гайгүй зигзгэр сайхан амт байсан. Сонгох гэж гэсэн. Тэгээ аав удам ухсаа тэр юм уу одоо маш их асуусан юм билээ л дээ. Тожлогоо одоо энэ адууны үүсэл гарлаа. Тэгээ бодож жагаад Сүхбаатарын хөө гэдэг шиг. Ахын тэгвэл энэ барууны сонгох гэсэн. Тэгээ нөгөө хаварч байсан тэгээ өснөөсөө хаяг нэг гачин юм байсан гэсэн. Хөрөв шүтлэн үрээ байсан баг. Тэгээ 2 жилийн дараа 4 настай соёлонд улсын наадам, төрийн наадамд төрүүлээд аав өөрөө үзүүлсэн баг. Тэгж байгаа нөгөө соёлон одоо азарга маань тэгээ нэг шалахгүй байсан гэсэн. Тэгээ нэг ламаас асуусан гэдэг үлээ яасан гэдэг үлээ. Тэгээ бүх морь хоёр нэг савнд орохгүй багтахгүй. Та одоо энэ уяачта хөрөө азарга одоо өгсөн дээр байгаа гин. Тэгээд давуу гахт хөрөө азарга бэлгэлсэн байна. Тэгээ давуу гах их баярлсан гэсэн. Ямар сайн лам одоо миний талд үйлчлээ. Тэр лам сайн лам. Сайн лам байна. Тэгээ тэр өгсөн он нь болохоор 1984 он болоод байгаа байхгүй. Тэгээд даваахаа ахлаад ярьсан юмыг би одоо ярьж байна л да. Тэгээд 84 онд ямар үйл явдал болсон бэ гэхээр би ээжийнхэн гизэнд ирж байгаа. Тэгээд 85 оны 3 сард би төрсэн байгаа юм л та. Тэгсэн чинь нөгөө азар маань 86, 87, 88 3 жилийн дараалал төрүүлсэн байна. Тэгээ улсад 4 төрүүлсэн азар гэдэг чинь одоо тэр үед бас одоо ховор байсан. Тэгэхээр нөгөө нэг юм гарч иж нэг юм орно. Тэгэхээр энэ бол хайхтар бас цаанаа тийм агуу философи байсан болов уу гэж боддсон юм л та тий. Тэгэхээр та нараас одоо морь уюул Манай Санжаа маань л одоо тэр талтаараа та. тий аль нэг сайн явж байгаа. Сурагтай байна. Санжаа аварга их эргэлзээд баш морь уйх уу, барилдах уу гэд. Монгол төрийнхөө наадамд ямар нэгэн байдлаар оролцохгүй болохгүй тий барилдахгүй бол бас нэг мордуулаад эр хүн байна да бас тэгээд морины сүйл шуугаад одоо бас сүүлийн хэдэн жил бас Монгол төрийнхөө наадамд бас мордуулж байгаа. Сүүлийн үед уяачтын дунд бас яригдж байгаа. Санжаа адуунд айгүй сайн үдтэй гэж. Морь шинждэг, морийг харж одоо хурдан удааны ялгана гэдэг чинь бол одоо айгүй том авьяас.
Энэ төрийн наадамд орох гэж байгаа одоо санжаал мэдээд байна гэл хүн болго яриад байна шүү. Шуугаад байна. Санжаа миний нууц порол нэг юу ойлгохгүй гадах юм. Чи надаа мөр бэлгэлээч гэж байгаа байхгүй. Шинжсэн барь өгөө. Тэгээ ерөнхийдөө барилдаж явах хугацаанд ч гэсэн би их адуу цуглуулдаг гэсэн. Ер нь бол 2008 оноос хойш би адуу цуглуулсан. Тэгээд энэ Монголын бас их сайхан морин тайртай энэ том уяачтай бас гимгүү сайхан нөхрөлдөг ах トゥ байдаг. Тэгээд одооноос л адуу маань бас нэг жигдэрх гээд байгаа ч юм уу гэж бодож байна. Ер нь тэгээд бас их удаан хугацаагаар адуу сайжруулна гэдэг бол тийм асуудал байна. Юу л одоо ингээд бөөгнүүлээ сайжирчдаг юм биш. Тэгээд нэлээ удаан хөдөлмөр орж иж бүхэн ч гэсэн бас нэлээ удаан хөдөлмөрлж иж сайн барилдагтай яг адилхан. Бүхэл юм адилхан юм шиг л. Одооноос дараа дээр диж байна. Адуу маань. Тэгээд бас одоо яг өөрийнхөө сайхан унгаа адуунуудаас бас найз нөхдөд өгнөө асуудал байхгүй. Яг нөгөө сөрөн сав гэснээс яг л наад чинь байж магадгүй юм л да. Өөр одоо санжаа хэдэн жил барилдсан бэ? Би одоо 5 дахь жил. 20 оноос хойш. Тэгэхээр нөгөө барилж явах хугацаанд тэр өөртөө санаа зовно гэсэн. Тэр юмд бол санаа зовхгүй юм бол. Харин биш нэг юм санаа зовхгүй бол. Тэгэхээр зодоглохгүй байгаа учраас тэн дээр одоо бүх анхаарал тавьлаар адуунууд нь одоо жигдэж одоо сайжирч байгаа. Тийм л байж магадгүй тийм. Та бол одоо зааланд маш олон удаа төрүүлсэн, хамгийн олон удаа төрүүлсэн бүх. Ер нь манай үзэгч олон Монголын ард түмэн маань нэг даяа авраг руу зүтгэжтгүн багтаа манай санжаа гэд. Танд их хайртай л да хүмүүс. Ер нь тийм бодол байдгүй танд. Одоо яг тэгээд сайхан хангалттай сайхан барилдсан гэж боддог би. Тэгээд спорт бол залуу насны юм уу? Тэгээд би өөрөө айгүй хөвгшөрсөн хүн шиг юм байна. Одоо таныг дагаад хөвгшөрлөө гэж бодсон. Спортын нас бол одоо бол өвчнөд орно шүү дээ. Ер нь би ч нэг 20 морьтой гарч ирээд бас том салтай ах нарыгаа бас хамаагүй хайж маяад эхэлж ирсэн хүн л дээ. Зовлонгийн ойлгоод тэгээд одоо бас тэгэл одоо сайхан залуучууд маань одоо сайхан барилдаад хоорондоо сайхан барилдаад бас аль хөдөлмөр хийсэн аль одоо ухаал самбаатай тий сайхан төрүүлүүл сайхан юм болов уу гэж миний бодол. Миний хувьд бол өөрөө би бол хангалттай амжилттай үзүүлсэн гэж боддог. Одоо надад тийм их хэлүү би одоо даяа авраг дархаа авраг болчих гэсэн тийм надад бол шуум лалга. Тийм байдаг баха. Би яг 45 төрүүлээл тэр төрөөг авах чинь босоо төрүүлж байгаа юм л да. Тэгээ нөгөө 3 сард нь баруун өвдгөнд хагалгаанд орсон. Тэгээд манай нөгөө хагалгаас эмч манд гэсэн. Та дахиад баруун өвдгөндөө бэртэл авах юм бол танд химийн үе тавья шиг гэсэн байхгүй. Тэгээ ингээд зоолттой явж байгаа уун би чинь тэр башууд зодог тайлахгүй гэж бодож байсан байхгүй. Тэгээ 4 өдрийн барилгаан дээр дахиад ачаал аваад тэгээд ингээд цус гараад байгаа юм чи ерөөсөө. Тэгээд шпризээс оруулдаг. Яагаргүй тэгээд тулааны спортын тамирчин хүн бол гэмтэл бэртэлтэй бол сайхан нөхөрлөх ёстой. Тэрийг авч явах ёстой, бие авч явах ёстой гэдэг ш. Тэгэл за 15 өдөр барилдах чадахгүй бийгүй болсон юм байна да. Бэр байна. Бийгүй болчлоо гэ. Тэгээд тэр башаа миний сүүлийн башаа болж исэн. Би яалчгүй хэлсэн шүү дээ. Хэлж байгаа. Тэгэхээр өөөс нөгөө тоглолоо бариллаа. Одоо болчлоо гэ. Тэг яг хөө тэгээд хүмүүс байсан л да 45 болсон юм чинь 50 төрүүлүүл яасан юм тэр гээл тий. Үзэгч бол хизээч үзэгчд бол хизээч гол юм шүү тий. Илүү тэгээ нөгөө тайху аваргын нөгөө домогт аваргын тайху 32 дөрөв чинь одоо маш олон аваргууд бол 31 болгосон. Манай давг дорж аварга 25 болгосон гээл. Тэр одоо мөрөөдлийн тав байлаа шүү дээ. Тэгээ 44 жилийн дараа Монгол хүү одоо шинэ рекорд тогтож 45 руу очиулаад. Тэгэхдээ би чинь 25 удаа бас үзүүлсэн байл л дээ. Үзүр булаалтсан, төрөв булаалтсан. Тэгээд 25 юм болгосон бол 70 болсон байгаас. болгосон. Тэгэхээр би асал алдаатай байсан. Тэ яг тайху аварга бол бид хоёр одоо миний одоо сунгуйчнаас аав гэж хэлдэг юм л да. Одоо гэр бүлийн тийм сайхан нөхөрлөлдөг байсан. Рекорд гэдэг бол эвдэтгэхийн тулд байдаг аа. Ер нь бол одоо нөгөө өндөр даваанд том барилдааг хийж исэн хүмүүсийн зүрх бол бас хэцүү шүү. Ер нь бол дандаа л өөртөөгөө ойролцоо хүмүүстэй дандаа л барилддаг. Одоо тийм систем хөнгөлт авах тий. Одоо бид хоёр бол одоо багасаа л одоо дандаа л 3-ын даваанд хоорондоо хоёр хэр таарч барилдаж байна. Маш олон таарна шүү дээ энэ чи.
3-ын даваан тундаг, 5-ын даваан тундаг тий. аймаг зэрэгт байхдаа л Хамгийн Унаал хөвгөлтэй хийж үеэсээ ирсэн юм, тий. нэг хоёр нэг яриач. Ямар одоо барилдаан ч Одоо битүүрийн хөгжилтэй үеэр одоо анх 2003 барилталт онд бол одоо юу байхгүй үстэй тий. дархан дуулдаг үндэсний хүүхийн улсын аваргаар л одоо анх таарж ирсэн, бие биенийг харж ирсэн тий. Хэдийн даваанд. тойргоор Тойргоор барилдадаг тэгэл нөгөө тийм тэнжэнаас тэр ирчлээ, энэжэнаас энэ ирчлээ гэж бас нэг гараа гайгүй барилж байгааг л харна шүү дээ тий. Тэгэл манай энэ чинь ингээ хар Тэр одоо анхны тоёрын барилдаа тулаан байх нь шүү. Хэн давсан? наа чи авсан. би тав. санжаад одоо би тэр миний одоо баг За, тэгвэл аймгаас би гарч тоолсон. анхны юу шүү. Бас барилд том барилдаа. Тэр дархны улсын аваргын болдог тэр спорт хорооныхны үүдэн дээр томоо сүнхтэй ирээ суудсан. Ирж байгаас хүүхдүүд хараад ирнэ зүрх хөөхөд. Юу ч ирвэ хааваа увсаас нааш явсараа. Тэгээ маргааш нь ороод ясаа одоо энэгээр том одоо ванны алчуур ороогаал. Одоо нэг хүүхчүүд ванны алчуур ирнэ баг мэдэхгүй шээ. Тэгээд нэг тэрлэг өмссөн. Би одоо тохойд одоо аавынхаа нэг том хурган дотор торгон дээл өмсөд ирсэн. Нөгөө ч бас жоохон томдоод болдог. Тэгээ санжаад амбамбай гэх хүмүүс энэ нөхөр цэрэгт явж яваад ирсэн гэдэг авгаа хүүхд нь гадаа зогсож байна гэж байна. Тэр үе санжаад амбч одоо их л нүсрэ амтал харагдчихлээ. Оо шиг Тийм үү? тэгж манай бүхэл дуртай хүмүүс ирнэ тэгж суурна шүү Одоо дээ. нөгөө яаж яахгүй юу? Яжилж яахгүй юу? Энэ хөгшин гар орж ирээд барилдаад байна. Тэгээ хүүхдүүдтэй тий. Авгаа хүүхд мөхтэй Тэгсэн гинтэй. чинь нэг дүү ээж гэдэг. Томогцсон. Санжаа одоо тэр чи одоо л дандаа шилдэгүүд ирж исэн үе шүү дээ. Манай үеийнхний одоо өс хоёр заан төрүүлээд ган тулга төвшин баяр мөнгө авдаг лөө. Ган тулга Мөнгө аваад төвшин баяр хүрл авдаг тий. Тэгээд яг л санжаа дамб тэр үед намайг ингээл нэлээд дээр өргөж гарч ирчихэл унгаах гэхээр би унж өгөхгүй. Тэр барилд нэлээд бяраар илүү байгаад байдаг. Тэгээ би ч одоо 2 том барилдаад их чанга унсан юм шүү дээ. Яг тэр анх үндэсний хүүхийн улсын аваргаар хотгуулаад их чанга унсан бас дарахад дараа нь улсын наадам 80-нд бол бас их чанга унсан Хотгуулаад. тий. Би санжаа дамбд нэг одоо яг хайсан юу яаж байгаа болохоос биш унсан замраагүй шүү дээ. Тэгээд тэрүүн санжаа ярьж байгаа нөгөө бүхгүйн олон жил ингээд нөгөө дээшээ барилдаа зүрх дийлэхгүй гэдэг тий. Амар шүү ер нь бол. Том даваанд олон удаа дээр даваанд барилдана гэдэг байна. За яг нөгөө баг цолтой хүмүүс бол нөгөө барилдаад идэг байхгүй юу? А тэд нар бол нөгөө тэр дээд даваанд орж ир нөгөө тэр том тулаанд орж ирээгүй болохоор зүрх нь байгаад байна шүү дээ тийм ээ. Тэр мань ч юм уу халжирмаар барилдаанууд дундуур одоо би ч багасаа нөгөө том бие хаатай байсан болооч тэр юм уу одоо дандаа л том хүмүүстэй барилж ийсэн. Одоо манай энэ Мөнхбаатар ах азаах мах ч одоо жин мин занзгаар юм уу дийлэхгүй шүү дээ бид нар ч. Тэгэл эднэртэй ч л нөгөө дөнгөж 20 морь хүртсэн тэгэл үзээл тэгэл том аваргуутай үзээд эхлэхэр чил ер нь бол би тэгж бодсон шүү дээ. Ер нь багасаа хитрхи хамаагүй том цолтой мөхтэй барилдах ер нь бас зүрхэнд бас их нөлөөлдөг юм байна гэж боддог байгаа шүү дээ. Тэгээ энэ санжаа дамб дээр чи ерөнхийдөө нэг өдөр хоёул ер нь хамт барилдгаа болъё гэж баг шийдвэр гаргаж ирсэн шүү дээ. Оо тийм үү. Ярилцж байгаа л уу? Тэгээд нэг өдөр тэгээд санжаа одоо хойд намайг чи хоёул барилдгаа болъё. Хоёул ингээд ийм шийдвэр гаргая гэдэг. Өөрийнхөө шийдвэрийг хамгийн түрүүлээд над дээр шилжиж ирсэн. Тэгээд би тий хойд одоо арайш үгүй байдаг гөгшин жоохон барилддаг. Тэгээд одоо тэр риск рүү орж ирсэн. Зодог тайлаад юу сайхан байна гэхлээр хоол амттай. Дар самттай болчлоо. Би барилж явах хугацаанд их уудгүй байсан. Юу хамгийн жаргалтай нь юу гэвэл маргааш өглөөний бэлтгэл хийх хүн жаргалтай болсон. Тэгээ би ч ерөөсөө нөгөө яг авраг хүн ерөөсөө унж болохгүй юм шиг ирэхгүй. Биднээсээ хувьд л мэрэгжлийн сумч нөгөө авраг хүн унаад одоо том бэртэл авах юм бол зодог тайлах асуудалд ордог байхгүй. Тэгээ 22 наснда авраг болчоод баярлсан тэр юу ингээ явж исэн боловч таях орог би одоо авраг болчоод зодог тайлахаал болдож исэн гэж ярьдаг байхгүй. За би тэгвэл 3 жил барилт чигээл. Тэгээ айхтар тэг нь одоо авраг хүн гэдэг юм ийм тэгж анх сонсоод би баруун зүүнаа мэдхгүй хөхт явж исэн гэл. Тэгээд өглөөний бэлтгэл тэгээ орой хүчний бэлтгэл хийн. Тэгээд дандаа ингээд ам цус хамтдагдаг байсан баг. Гэхдээ одоо ам дотор одоо хагарсан язарсан байхгүй. Гэтэл цус хамтдагдаг гэсэн. Тэгээд зодог тайлчаад жилийн дараа Японы мэрэгжлийн хөл бөмбөгийн багийн одоо нөгөө National багийн одоо доктор эмчнэртэй ярианд орлоо. Тэгсэн чинь тэгээ яагаад энэ цонс хамтдагдаг юм тэгээ мэдсэн шин. Хүн өөрөөсөө илүү ингээ ачаал аваад бэлтгэл хийхлээр одоо уушгийн нарийн суц хагардیں۔ Гинэ. Тэгээ авраг хүн жирсөө доод цолтой бөхчүүдээ одоо 15 20 хүнийг урдаа зогсоо бүгдэнтэй нь барилдана шүү дээ. Тэгээ нэг унчих юм бол тэр хүн зориг оруулчихдаг байхгүй юу?
Тэгээ бид нар чинь дахиж барилдах нэг л барилдал дуусах юм чинь. Тэгээд тийм Японы тэр зөөр үгэн дээр чи цус хамтагтлаа хөлмөрлж үтсэн үү? Тийм учиртай. Тэгээд хөлмөрсөн хүн тэр юм бүх юм ирдэг юм байл л тийм. Японы тэр нөгөө аз гэдэг гой ханзанд бас биш дуртай. Мөрөөдөл, аз, сайхан сэтгэл гэж. Яг гоо мих би сэтгэл гэдэг юм бас гурван юм байл сумууд их явагддаг. Тэгээд тэр ханзан дээр юу гэж орсон бэ гэхээр аз гэж ханзан болохоор цэрэг айрам гэж бичдэг байхгүй сонин. Тэгээд давшлна. Их хүчтэй байна. Би тэг нэг өөрөө аттай хүн гэж яриад байсан чи Японы нэрт дуучин Мацаяма Чихаравасан башууд санаад ирдээ. Авраг та аз гэдэг үгийг ярьж байна. Аз гэдэг ханзныхаа учрыг ойлгож байна. Тэгээд энийг ойлгоод тэр хүн бол ингээд зүгээр ингээд сууж агаад хүнд аз ирдэг юм л да. Хүн ингээд босоод хөдөлмөрлөж тулалдчихж байлдчихж тэр айр мурагшлах нь шүү дээ. Аз гэдэг юм хүнд ирд юм байна. Тэр ирэх чинь азандаа өөрөө бэлэн байх нь шүү дээ. Тий. Тэр одоо би одоо залууч барилж байгаа манай сумаа Такаяс гэдэг уузыг X уузыг байсан. Энэ хүн одоо би бол авраг болох боломжтой. Дахиж арслан зулд авах боломжтой. Төрүүлэх хэмжээнд барилах хэрэгтэй. Барилт төрүүлэх хүн гэж би боддог. Тэр хүн төрүүлэх байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо манай аврагууд маань наадам бэлтгэлдээ гарчлаа шүү дээ. Биднес ч яг нэг 2-7 хоногийн өмнө чансаа гардаг. Тэгээ бэлтгэл жигдэрдэг байхгүй. Тэгэхээр манай тэр Такаяс гэдэг X-ыг маань болохоор тэр 14 хоногт бэлтээд байгаа байхгүй. Миний хувьд л башуу дууслаа. Башуун дээр сарын ход би юм бэлдэж эхэлдэг байхгүй. Тэгэхээр жоохон юм нэг татгал юм бол ер нь биднес их имзэг штэ. Амархан ханаа төрн, амархан бие өвдөн. Тэгээ юм торгон ирэн дээр байдаг. Тэгээ 3-7 хоног бол би бол башууж 2-7 хоног, 3-7 хоног би одоо арх уухгүй. Их нэртэйгээ тусдаа юм. Тэгээ ер нь тэгээд тийм одоо юмыг ингэж одоо хааж зайлуулж ижил юм амжилтанд хүрдэг юм байл л дээ. Одоо таныг харин сумаа бүхийн холбооноос гарахаар дэвжээгээ яах болоо? Эсвэл сонирхогчийн сумаа бүхөө хөгжүүлээд явах болоо гэсэн их хүлээлттэй. Одоо энэ асуултыг ягаад асуухгүй байгаа бол гэж үзэгч хүлээж байгаа баг. Ёо хэвлэлийн багварал дээр хэлсэн л дээ. 25 жил сумууд хайрлагдаж 25 жил сумуугаа хайрлсан байна гэж. За тэнд одоо холбоонд байх хугацаанд одоо бодлоо миний сав маань дүүрсэн болов. Миний одоо сумуугийн үүсэлч их сонирхолтой. 1992 онд 45 дахь явраг Ахтуу Тагано хаана Вакано хаана гэж аврагын аавынх нь ах нь одоо их аврага анхны Вакано хаана авраг NHK-гийн одоо том телевизтэй дэлхийн бүхий үүсэл гаргал гэж аялал хийсэн байна. Тэгээд тэрийг би сая авч үзлээ л дээ. Тэгсэн чинь сумуу болохоор 1500 жилийн өмнө хоёр одоо их бүх тулсан юм бид. Тэр үеийн бүх нь аль нэг нь өөхөх ёстой байсан. Тийм тулаан байсан. Өшгөлдөг зөгтөг. Одоо Ромын Крушам шиг л юм болох гэдэг шүү дээ. Тэгэхдээ л Вакано хаана аврагын тэр бичлэгийг ингээд дахиж авчихсан нөгөө Египтийн эртний хаадуудын ордон дээр очиж ин л та. Тэгсэн чинь тэр хаадуудын одоо энэ хан дээр одоо сүг зураг гэж ярьдэн шүү дээ. Сумуу бүхий бүх мэхний тэнд зурцсан биш. Тэгэхээр Египтийн хэрэн гэхлээр ч одоо 4-5 мянган жилийн болох гэдэг байна. Тэгээд Африкийн Сенегалд очиж байгаа Швейцар бүхтэн байна. Спейн бүхтэн байна. Турк бүхтэй. Тэгээд Солонгос, Монгол гээд альчсан байна. Тэгээ Монголд ирэхэд дамдаагаар gaав энтертэй ингээд баянаар энтертэй ингээд нөхөрлөг уулзах 7 настай даваа жаргалгүй одоо сумуугийн сэтгүүл тэр чихэр бичэн боо ингээд авчихсан байна. Тэгээд кабелэр ингээд одоо ингээд сумуу үздэг болгоод төд бодлого гөгшүүлсэн гөгтөө хаа маань ингээд гарч ирээл. Тэгэл монголчин цас ордог. Цасан дээр тойрог зурж байгаа л одоо андуутайгаа ах нартайгаа барилдаг болол. Миний сумуугийн үйлс гарлаа гэж. Тэгээ Вакано хаан руу төгсгөлд нь 25-аас 30 улс өөрийн гэсэн үндэсний бөхтөө юм байна гэж. Тэгээ одоо би шинэ ажиллаа ингээд хүлээж аваа ингээд ханзуу шумлаар орлоо л та. Тэгстэл одоо дэлхийд чинь 200 гаруй улс байлаа гэхэд 150 улс өөрийн гэсэн бөхтөө юм. 150 улс шүү. Тэгэхээр энэ үндэс маань байгаад. Тийм байна. За сонирхтын сумууд 84 улс бүртгэлтэй байд юм байна. Тэгээд энийг одоо энэ сумуу гэдэг их спортыг одоо олимпийн төрөлд оруулах гэсэн шинэ мөрөөдөлтөй болсон. Энийгээ дэлгэрүүлье. Надад зөвлөгөө өгöd байгаа хүмүүс нь болохоор
Токио Олимпийн сайд байсан Хашимото Сэкү гэж өсгөө байдаг. Энэ хүнтэй бол наанасаа цаанаасаа бас их учиртай. Манай хүний аавынх нь дүү Мягнод дэвжид барилдаг хөөсөн байна. Хоккайдо тэр хөдөө арлаас үрж ирж. Тэгээ манай хүүхэн болохоор өвөл зууны Олимпийн хос медальтай хүүхэн байхгүй. Өвлийн Олимпийн нөгөө спид скейт зууныхан бол дугуйн спорт юм. Тэр ноу хау надад байна. Дугуйн спортыг 10 жилийн дотор би Олимпиад оруулж ирсэн. Тэгээд дэлхийн аварга одоо өнөө жилийн дэлхийн аварга сумын дэлхийн аварга Таиландд 9 сарын 13 14 дараа жил Азербайджанд болох юм байна. Тэгээд дэлхийн аваргатаа 50-аас 60 улс ирэх ёстой юм гинэ. Одоогийн мэдлээ 25-аас 30 улс ирээд байгаа юм байна. Тэгэхээр одоо надаа 20-аас 30 улс хэрэгтэй. Тэгсэн мөрчлөө 84 улс бүртгэлтэй байгаа байхгүй. Тэгээд энэ дээр одоо юу хэлэх гээд байна гэхээр World Game гэдэг байгаа шүү дээ. Олимпийн төрөлд ороогүй Олимп гэж болдог. За Combat Game гэж. Энэ бол тулааны спорт Олимп 3 жилдээ нэг болдог. Энэ дээр одоо Бразилийн Jiu-Jitsu гэдэг спорт байгаа шүү дээ. Энэ маань яагаад ингэж гинт хөгжсөн бэ гэдэг тэгэхээр Арабын нөгөө хааны дүүн энэгээр хичээлсэн ба шүү дээ. Зов жиж тэр хар бус гэдэг юм авсан юм байна. Одоо өөрийнхөө хүүхдүүдтэй тэгд юм ба шүү дээ. Та нар энэгээр хичээлээ. Хар бусаа. Тэгвэл одоо үд хөрөнгөө одоо чамд өвлүүлье гэж. Тэгэхээр тэр хүүхд одоо хөдөлмөрлөн хөлсөө гаргана, хүм болох, төвчээр гэдэг бүх юмас оролцоод тэр хар бусыг авах нь шүү дээ. Тэгээд энэ Jiu-Jitsu гэдэг спорт чинь дэлхийд бас айхтар төрж гарч ирж байгаа юм. За. Тийм очиртай юм тийм. Тэгээд энэ дээр одоо пүшлэгэнд бол одоо Grand Slam гэдэг одоо ямиг одоо би 2 жилдээ гаргаж ирж байгаа юм л да. Оноогоороо ингээд дэлхийн бүхчүүдээр ингээд барилдуул. Тэгээд та хоёрыг бас урьж барилтаа гэж хэлсэн байх. Жингэрэн шүү дээ чинь. Тэн дээр маш том зорилго тэгээд. Миний одоо шийдэл нь юу вэ гэхээр гольфын нэр тамшин Tiger Woods шүү дээ. Макро 2 сая шин тэмцээн хийсэн байхгүй. Яасан бэ гэсэн чинь арена дотор, заалан дотор гольф тоглосон. Гольф гэдэг чинь одоо гадаа тоглодог юм шүү дээ. Яагаад зааланд хийсэн бэ? Тэр заалан дотор элсэн байна, грин байна, цогтой газар байна. Тэгээ хаашаа зогш юм хиймэл оюун ухаандаа тулгуурласан. Одоо маш хэцүү тийм гольфын куусыг хийсэн байна. Тэгээ дэлгэцрүү зогш байгаа. Тэрэн дээрш одоо биднес бол одоо энэ 365 хоног биднес барилдаж чадахгүй тийм ээ. Тэгээ тэн дээр Реал амьд болон Баачар гэдэг хоёр имийг нийлүүлсэн байгаа байхгүй. Сумаг бас ихч. Амьд Реал болон Баачар нийлээ хайбрид гэж юм хийх юм л. Тэгэхээр одоо өнөөдөр биднес интернет гэж юм байна. Одоо тэр үед сумаг хөгжүүлсэн хүмүүс нөгөө Маоша зодог шуудаг аваад дэлхийгээр аялж ирсэн байна шүү дээ. Тэгэхээр гейм болгон энэ дээр тулгуурлаад сумаг гэдэг юм бас авч явах гэдэг. Та гурав бас анх удаага ингээд нэвтрүүлэгт орж ийн. За ахгүйхан аварга маань 25 жилийн дараа. За бүр 5 байсан бол яах вэ те бүр 25 жилийн дараа ингээд Монгол улстай наадах гэж байна. Та гурав нэг сайхан хоорондоо ярьж гад нэг өсөгч олондоо нэг сайхан дуугараа бариач. Хүнд юм байна даа. Та гурав нэг сайхан Хүн ааваа гэдэг ээж Нэг бодогч болно гэх. тийм нэг бодогч болно. Манай даваа аварга бас гоё дуулна л да. Дуулна. Гоё дуулна. Манай мөнхөд аварга. Би дуун жоохон муу бүжгэндэл ч гсэн. Манай амтын сая нэг өрөө сайч. Ээжи аавын нутгийн ингээд Наадмаар Монголын тухай халуун хэлгийн нутгийн халуун хэлний нутгийг авчихо. Гоё ш та халуун хэлээ. Элегэ зүрхнээ соята Энгримон молотагамен эцэгэ хэсаята эдний алтан олигимен цэцэгийн шимиг тэгэсэн Цэнгэлийн хавар айлчлахад мөрөнгөн дугаан дуулж мөнх сардын мишээсэн Сэрүүн сар
Алах сэвшүүлэн хацар нүрийг элбэн баш сэтгэл дотрыг аруусга халуун эдгэн нотагмэн дахиад халуун эдгэн нотагмэн За баярлалаа. Авьяас ирүүлээ. Ер нь сэтгүүл зүй маань маш эрүүл, нийгмийн уршин чирдэг байх хэрэгтэй юм байна. Эрдэм шинжилгээ тий энэ хүмүүс маань нэлээ уршин алдах юм байна. Заавалны танил одоо хүндтэй энэ хүмүүс бас нийгмээ манлайлж явах юм байна. За нөгөө талдаа энэ үндэсний үйлдвэрлэл тий юм хийж бүтээж байгаа хүмүүсийгээ бүр чин сэтгэлээс ингээд дэмжих хэрэгтэй байна гэж боддог байсан. Тэгэх юм бол бид бас ингээд уршаагаа сайхан алхах тий ийм нэгдэлтэй байх. Энэ зүйлийг бол одоо 40 хүрээд ойлгож авч байна. Тэгээ бас их олон зүйлийг тууллаа. Тэгээд энэ манай би судалж байгаа энэ хушхан гээд энэ Монголын хөрсөнд ургадаг ийм компанигаа энэ самар. Тэгээ самраа ингээ өөрснөө боловсруулад байгаа Монголд. Тэгээ ерөөдөө ингээд Японд их гаргадаг юм лээ. Тэгээ самрын тос хийцэн. Тэгээ ингээд жижигхэн савлагаар ингээд хүүхдүүдэд идэх зориулттай. Самрын тос өөрөө их сайн ингэнэ энэ толгой тархинд. Тэгээ энэ бэлгийг ингээд өөрхөн хэмжээд ингээд сонгож аваад бэлдээд хүргэсэн байгаа. Тэгээ таалагдах юм уу үгүй юм уу мэдэхгүй. За таалагдгүй яах вэ? Таалагдгүй. За ингээд баярлалаа. Бид Монголдо одоо үйлдвэрлэлийг л одоо маш сайн хөгжихөөсөө гэж шин сэтгэлээсээ боддгоо шүү дээ. За хушхны бэлгээ гардуулчих. Би уг нь та хэдэр нэг онгоо яриулах байсан. Тэр маань л багтсангүй. За тэгээд яриулчмаар тахыг. За би бас бэлэгтэй. Одоо ер нь кофего тухайн өдрийг төсөөлөх арга болсон. Тэгээ хамгийн сайн чанарын үрээр хийгддэг бача кофег бэлгэж байна. Баярлалаа. Бочагийн кофенд их тустай шүү дээ. кофе маань Маань анх удаа Хавайд 2007 онд надаа буудалд кофе чамж өгөөд. Хэдэн онд? 2007 онд 22 та авраг болсон. Хавайд тойргийн барилдаан болдог байхгүй. Тэгээ буудалд оронгууд нөгөө уух юм байдгүй. Тэгээ кофе чамж өгөөд. Тэгээ би кофенд орж исэн баг. Боча кофе маань одоо Монгол оронд маань бас нутагшиж байгаа. Тийм үү? Тий орж ирсэн. Санжаа энэ сүүлийн кофед амар орж байгаа шүү. Би тэд нөгөө Сүүлдээ сайнаас шууд ивент хийж байгаа газруудынхаа бэлэг энэ төр гэж бас сайныг нь сонгож таалханд. Хотцсон юм лээ. За ингээд нэвтрүүлээд дуусах уу?